За тэгэд өнөөдөр бол 10 өдрийн залбирлын маань 2 дахь өдөр. Өнөөдрийн урайлга бол Тэнгэрийн хаанчлалыг энэ тэргүүний зорилгоо болгоцгоё гэсэн ийм урайлгыг дэвшүүлж байна. Тэгээд Лук номын 19 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлдэр хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэж Иесус өөрийнхөө энэ дэлхий дээр ирсэн зорилгыг дагалдагч нартай хаваалцсан байдаг шүү дээ. Тэгэхээр Иесусийн зорилго, Иесусийн энэ тэргүүний хамгийн чухал түүний энэ дэлхий дээр ирсэн түүний хайрын үйлчлэлийг эренбэлэх юм бол энэ тэргүүнд нь эренбэлэгдэх тэрхүү үйлчлэл юу байсан бэхээр тэрээр алдагдсныг хайж аврахаар ирсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр өглөө бүгдээрээ энэхүү залбирлыг хамтдаа хийгээд өглөөний үгийн цаг эхлүүлцгээе. Та надтай хамтдаа энэхүү үгийг яг зэрэг хэлээсэй гэж хүсэж байна. 1 2 3 Эзэн Есүсээ би өөрийн хувийн зорилгоо таньдаа даатхан өргөж байна. Таны хаанчлалыг өөрийн амьдралын энэ тэргүүний зорилгоо болгоход минь надад туслаач. Амен. Энэхүү залбирал, энэхүү зүрхсэтгэлийг өнөөдөр эзэн сонсож, эзэн өөрийн хүслийн дагуу таны амьдралд бас үнийг гүйцэлдүүлээсэй хэмээн би бас өрөөж байна. За тэгэд өнөөдөр өглөөний бидний унших, судлах бас Библийн үг маань болохоор Үйлс номын 1-р бүлгийн 6-аас 8 дахь ишлэл байгааг та бүхэн харж байгаах. Тэгээд цугдагсад түүнээс эзэн энэ цагт та Израильд хаанчлалыг сэргээх үү гэж асуусанд тэр тэдэнд эцэг өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг үеийг мэдэх нь та нарын хэрэг биш ээ. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим, бүх Юудэ, Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэвэ гэсэн байна. Үйлс номын өчигдөр бидний судалсан ишлэл бол Есүс 40 хоногийн туршид дагалдагч нартайгаа хамт дахин амьснаас хойш хамтдаа байж тэр өөрийгөө амьд гэдгээ мэдрүүлж байсан гэдэг энэ гайхалтай үгийг бид хүн Үйлс номын 1-р бүлгийн 1-3 дугаар ишлэлдээс судалсан. Харин өнөөдрийн ишлэл маань болохоор Есүс дагалдагч нартай тэдний хувьд хамгийн чухал үүрэг даалгавар, хамгийн энэ тэргүүний зорилттой болгох зүйл юу вэ гэдгийг энэхүү ишлэлдэр хэлж өгсөн байна. Та нарт хамаатай хэрэг бол хамгийн чухал нь та нар ариун сүнсний хүчийг аваад тэгээд энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх ажил юм а гэж хэлсэн байна. Ихэнх хүмүүс энэ ишлэлдээ энэ түүхээс ариун сүнсний хүчийг авах нь чухал юм байна гэж ойлгодог. Тийм мэдээж ариун сүнсний хүчийг авах нь бол хамгийн чухал. Гэхдээ энэ Иесусийн Иесусийн хэлсэн үгний хамгийн бас ач холбогдолтой чухал зүйл юу байсан бэхээр энэ ариун сүнсний хүчийг олж авч байгаа хамгийн гол зорилго бол түүнийг гэрчлэх юм байна. Ариун сүнс ямар үед бидэнд хүч чадлыг өгж, ямар үед ариун сүнс биднийг дүүргэж, ямар үед ариун сүнс биднийг ариун сүнсний хүч, ариун сүнсний чөлөөлөлт бидэн дээр явагддаг гэхээр ганцхан зорилгоор тэр нь Христийг гэрчлэхийн төлөө. Тийм учраас бидний энэ тэргүүний зорилт өнөөдөр яг юу вэ гэдгийг та бид хүн өөрсдөөсөө асуух энэ цаг мөч ирсэн гэсэн үг. Энэ тухай Элч нарын Үйлс номон дээр ингэж хэлсэн байна. Христ Тэнгэрт одохоосоо өмнө шав нартаа даалгавар өгсөн юм. Тэрээр тэдэнд мөнх амийн эрдэнсийг дэлхийн ертөнцид өвлүүлэн үлдээх гэрээслэгчийн хүсэл зорилгыг биелүүлэгчд байх болно гэдгийг хэлв. Та нар дэлхийн ертөнцийн төлөөх миний золиослолын амьд гэрчүүд болно гэж тэр тэдэнд хэлв. Та нар Израилийн төлөөх миний зүтгэлийг харсан. Эдгээр миний ард түмэн амьтаа болохын тулд над руу ирээгүйч. Тахилч нар болон захирагчид намайг үгүйсгсэн ч тэдэнд Бурхны хүүг хүлээн зөвшөөрөх дахин нэг боломж олдох болно. Гим нүглээ намынчлан над руу ирсэн бүхнийг би дуртай яг хүлээн авдгийг та нар харсан. Над руу ирэхстийг би хизээч гаргаж хаяхгүй. Шавнар минь, би энэхүү нэгүслийн мэдээг та нарт даатгаж байна. Энэ нь юудэчүүд болон харь үндэстнүүдийн аль алинд нь дараа нь бүх үндэстэн хилтэн ард түмэнд түгээгдэх болно гэж хэлсэн ба. Тэр Есүс өөрийн дагалдагч нартай өгсөн хамгийн чухал үүрэг даалгавар юу байсан бэхээр өөрийн сонгож авсан 12 дагалдагчаар дамжуулан тэрээр хүн төрлөختөнд
авралын, нэгүслийн сайн мэдээг, энэ нэгүслийн мэдээг дахин хүлээж авах энэ боломжийг, хоёр дахь боломжийг өгсөн гэсэн үг. За тэгээд үүнийхэн тулд юу гэж хэлсэн мэхээр та нар юудэчүүд, хариу үндэстнүүд, за тэгээд дараа нь бүх үндэстэн хэлтэнд энэ мэдээг түгэх юм аа. За үүнийг бид хүн бүгдээрээ мэднэ тийм ээ. За үүнийг мөн Элчнэрийн үйлс номын 28 дахь хуудсан дээр мөн эджилхэн юу гэж өгүүлсэн бэхээр сайн мэдээг түгэх даалгавар бол Христийн хаанчлалын сургаалын агуу дүрмэн юм аа. Шавнар хүн бүрийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж нэгүслийн урилгыг хүн бүрт хүргэх ёстой байваа. Тэд хүмүүсийг өөрсөд дээр нь ирэхийг хүлээх бус. Харин өөрсдөө мэдээгээ тэгээд хүмүүс рүү явах ёстой байсан гэсэн. За энэ хэсэг дээр ч гэсэн маш гайхалтайгаар бас энэхүү хаанчлалын энэ тэргүүний зорилтыг бол өгүүлсэн байна те. Бид хэн нэгэн над дээр ирээд сайн мэдээг сонсох болов гэж хүлээх бус. Харин өөрсдөө сайн мэдээг амьдралаараа тэгээд үзүүлээд ингээд тэдгээр хүмүүс дээр очих ёстой гэж ингэж бол хэлсэн байна. Энэтхэгийн агуу одоо хувьсгалч эрх чөлөөний үзлийн эцэг болсон Махатма Ганди гэдэг ийм хүн байдаг. Тэгээд Ганди нэг удаа ингэж хэлсэн байдаг. Тэрний үхээр би нэг зүйлд итгэдэг. Тэрний үхээр Христ итгэгчид бол Библийг уншдаг. Харин үл итгэгчид бол Христэд итгэгчдийг уншдаг юм а гэж ингэж хэлсэн байна. Энэ үг надад бол их таалагдсан. Итгэгч бид бүхэн бол Библийг уншдаг шүү дээ, тэ. Харин Библигүй хүмүүс юу уншдаг гэхээр Библийг уншдаг хүмүүсийн амьдралыг уншчихэд юм байна. Тэгэхээр энэ үгсээр хэрвээ та Христ итгэгч бол та итгэдэггүй хүмүүсийн нүдэнд та Библи гэж харагддаг. Таны яаж амьдарч байгаа, ямар үг хэрэгжилж байгаа, ямар үйлдэл гаргаж байгаа, амьдралдаа ямар сонголт хийж байгаа, ямар зүйлийг амьдралынхаа энэ тэргүүний зорилттой болгож байгааг хүмүүс хараад таны амьдралын тусгалаас Христийг олж харах. Ийм зорилгыг, ийм дүрмийг бол Христ өөрөө тогтоосон. Тийм учраас та өөрөө сайн мэдээгээ амьдралдаа, өөрийнхөө амьдралдаа өөртөө тээх ёстой гэдэг энэ санаа энд гарч ирж байгаа. За тэгээд Элчнэрийн үйлс номын бас нэг хэсэг дээр юу гэж хэлсэн бэхээр бүгдээ энэ хэсгийг уншицгаая. Энэ 28 дугаар одоо нүүр болгонд их таалагдсан. Шавнар үйлчлэлээ Христийн нэрээр үргэлжлүүлэх ёстой байв. Тэд өөрсдийн үг үйлдэлээ нүгэлтнүүдийг аварч чадах хүчийг эзэгнэгч Есүсийн нэрээр хандуулах ёстой байлаа. Тэдний итгэл, нэгүсэл ба хүч чадлын их булаг болох түүн дээр төвлөрөх ёстой байваа. Тэд түүний нэрээр Тэнгэрлэг эзэгт гуйлтаа өргөж хариултаа авах байв. Тэд эцэг хүү ариун сүнсийн нэрээр баптизм хүртээх ёстой байв. Христийн нэр тэдний урай, ялгарх тэмдэг, нэгдлийн холбоос, үйлчлэлийнх нь үндэс бөгөөд амжилтынх нь их хундрах байх ёстой байлаа гэж хэлсэн байна. Амен. Ямар гайхалтай хэлээ үү те. Үнэхээр дагалдагчдын хувьд тэд Христэс агуу захирамж буюу агуу тушаалыг авсан явж бүх үндэстнийг дагалдагч болгож эцэг хүү ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртэж тэгээд миний та бүхэн заасан бүхнийг сахин биелүүлэхийн тулд тэдэнд заа гэж Иесус хэлсэн байдаг. Тэр энэ бүхнийг хийх хамгийн чухал үндэс, хамгийн чухал их сурвалж, хамгийн чухал эрх мэдэл, хамгийн чухал хүч чадал, хамгийн чухал их дуудлага бол юу гэхээр зөвхөн Иесусийн нэр гэдэг. Энэ хүчирхэг нэрийн дагуу, энэ нэрийн сойрхолоор, энэ нэрийн эрх мэдлэр үүнийг гүйцэтгүүлэх боломжтой байсан ба. Өнөөдөр ч гэсэн энэ амлалт бидэн дээр байгаа. Бид Иесусийн нэрийг барин, Иесусийн нэрийг дуудан, Иесусийн нэрээр эрх мэдэлтэйгээр үгийг тунхаглаж Христийг гэрчлэх ёстой. Тийм учраас Илч Паул хэлсэн байдаг те, цагаа олсон ч олоогүй ч үгийг тунхаглаа гэж хэлсэн байдаг. Үгийг тунхаглаа гэж. Өнөөдөр ч гэсэн бидэнд хаанчлалын энэ сайн мэдээний эзэн Иесусийн байгуулж байгаа энэ хөө Тэнгэрийн хаанчлалын энэ тэргүүний зорилтод амьдралаа нийцүүлэх, амьдралаа хөл нийлүүлэн алхах ийм шаардлага бидэнд байна итгэлийн ахан дүүс нараа. Таны амьдралын энэ тэргүүний зорилго, Бурхны байгуулж байгаа Тэнгэрийн хаанчлалын энэ тэргүүний зорилго хоёр тийшээ салаад явж байгаа юм биш үстэй гэдэг энэ асуулт
Өнөөдөр бас надад өөрөөсөө асуух ийм асуулт болж ирсэн. Марк номын 10-ын 35-аас 37 дугаар ишлэлдэр Иесусийн дагалдагч Яаков, Иохан нар Иесустэй ярилцсан байна. Зебедийн хоёр хүү Яаков, Иохан нар Иесуст ойртон ирж түүнд "Багшаа, бид юу ч гуйсан түүнийг маань бидэнд хийж өгөхийг танаас хүсэж байна" гэв. Тэр "Та нарт юу хийж өгөхийг надаас хүсэж байгаа юм бэ?" гэхэд тэд түүнд "Таны сүр жавхлан дотор бидний нэгийг өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань өөрийнхөө зүүн талд суулгаач" гэвэ гэсэн байна. За энэ энэ түүхийг та бүхэн мэдж байгаа бах те. Энэ түүх бол бас маш сургамжтай юм түүх. Иесусийн дагалдагчид Иесусийг бол хаан болно гэж бодож ирсэн. Тийм учраас түүнийг хаан болох үед хин түүний баруун гар нь болох уу? Хин түүний үнэн зөвлөх, шадар туслах, ойр тойрны хүрээллийнх нь хамгийн ойрхон хин нэгэн байх вэ гэж ингэж хоорондоо ярилцж ирсэн. Хин нэгэн байх гэдэг ойлголт бол их чухал байна. Их анхаарал татж байгаа. Та энэ дэлхий дээр хин нэгэн байхын төлөө амьдрдаг уу? Та энэ дэлхий дээр хин нэгэн байхын төлөө амьдрсаар байгаад Бурхны хаанчлал буюу Тэнгэрийн хаанчлал Деважинд хинч биш нэгэн болчих үедээ. Зарим хүмүүсийн амьдралын зорилго, амьдралын энэ тэргүүний зорилтыг нь харахаар, анзаарахаар, эсвэл ажиглахаар, эсвэл сонсохоор энэ амьдрал хин нэгэн болохын төлөө зорж хичээж амьдраад байгаа нь харагддаг. Хэрвээ та энэ дэлхий дээр хин нэгэн болох зорилтоо биелүүлээд магадгүй энэ олны танил болоод, алдартай нэгэн болоод, эрх мэдэлтэй нэгэн болоод, эд баялагтай нэгэн болоод, хүч чадалтай нэгэн болсон ч гэсэн та Бурхны байгуулж байгаа Тэнгэрийн хаанчлал хинч биш нэгэн болчих бол энэ бол бидний туйлын хүсэж зорих энэ зорилт биш юм аах тундра. Яг тэгвэл бид нар бүгдээрээ цаг нь ирэхээр нойрсон. Та бүхэн нас барсан хүмүүсийг хадгалдаг морг гэдэг газрыг мэдэх бах те. Моргт хүмүүсийг юугаар нь таньдаг вэхээр тэнд баян хүн өхнө үү, ядуу хүн өхнө үү, эсвэл олны танил хүн өхнө үү, эсвэл эрх мэдэлтэй, хүч чадалтай, албан тушаалтай хүн өхнө үү, эсвэл хинч биш байсан хамаагүй бүгдээрээ ижлэхэн хөлийн хуруунд нь нэрийг нь зүүсэн ийм уяаг бол уйдаг. Энэ юу гэсэн үг гэхээр энэ дэлхий дээр биднийг яг үнэндээ тодорхойлох, биднийг хин нэгэн болгох, хин нэгэн байлгах, мөнхийн байр суурин дээр байлгах ямар ч баталгаа байхгүй. Бид цаг нь ирэхээр энэ дэлхий дээр хинч биш болж, бидний хинч танихгүй зөвхөн хөлийн манд хуруунд уйсан уяагаар л таних ийм хэмжээт, ийм төгсгөлөөр бид бүгдээрээ нойрсон. Яг л бидний энэ дэлхий дээрх амьдрал бол хугацаатай. Харин та Бурхны байгуулж байгаа Тэнгэрийн хаанчлалд хэн нэгэн болохын төлөө амьдралынхаа энэ тэргүүний зориг болгож хичээх юм бол та Тэнгэрийн хаанчлалд их эзнээс гайхалтай алдрын титмийг авах болно гэж би энэ шунд хэлмээр байна. Миний хэлэх гээд байгаа санааг та бүхэн ойлгосон бахаа гэж би найдаж байна те. За ингээд Матай номын 6 дугаар бүлгийн 33 дугаар ишлэл байна. Энэ ишлэл бол гайхалтай амлалтын ишлэл. Харин эхлээд түүний хаанчл болон түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэж эзэн Иесус амласан байдаг. Эхлээд түүний хаанчл, түүний зөвхт байдлыг хайгаач. Түүний хаанчл, түүний зөвхт байдлыг амьдралынхаа энэ тэргүүний зорилттой болгож нийцүүлээч, зэрэгцүүлээч, тохируулаач гэж ингэж уриалсан байгаа. Магадгүй 2026 он та өөр нэгэн, шин нэгэн болохыг хүсэж байгаа бол та үүнээс эхэлж болох юм. Та амьдралдаа хийж байгаа сонголт, амьдралдаа хийж байгаа зорьсон зорилго энэ бүхнийхээ хамгийн нэн тэргуунд эренбэлж жагсаасан тэр жагсаалтынхаа хамгийн энэ тэргуунд Бурхны хаанчлалд тэнцвүүц тэр нэгэн болохын төлөөх зорилт залбирлыг жагсаагаасаа гэж би хүсэж байна. Ингээд бүгд хамтдаа энэхүү залбирлыг надтай хамтдаа та бүхэн хийгээсэй гэж би бас хүсэж байна.
Таны хамгийн ихээр ирч хүчээ зарцуулдаг зүйлс эдгээр өдрүүдэд яг юу байна вэ? Бурхны чухалчилдаг зүйлсийг түүний зүрх сэтгэлээр харж чаддаг болохын тулд өнөөдөр хамтдаа өдрөө залбирцгаая. Бурхан яг юуг чухалчилд юм бол? Бурхны чухалчилдаг зүйлсийг бид бүхэн тэр бурханлаг зүрх сэтгэлээр л толдон харж чадна. Тийм учраас бид бүхэн эзэн минь та өөрийнхөө чухалчилдаг энэ тэргуунд тавьдаг тэр зүйлсийг миний мөхөс дөрөө гим нүгэлтэй зүрх сэтгэлд минь, бэлмид минь та бас толдон гэрэлтүүлж илчилж өгөөч гэж залбирах хэрэгтэй. Хаач явсан Иесусыг гэрчлэхийн төлөө ариун сүнсийг өгнө хэмээн түүний амласан амлалтыг барин хамтаа залбирцгаая. Ингээд та бүхэн надтай хамтаа яг энэ залбирлыг хийгээсэй гэж хүсэж байна. Хамтаа залбирцгаая. 1 2 3 Өө эзэн, Тэнгэрийн хаанчлалын эрхэм зорилгод нэгдмэл байж чадахын тулд ариун сүнсээр дамжуулан бидний нүдийг нээж өгөөч. Амен. За ингээд 24 цагийн маань чаленж танилцуулах цаг ирж байна. Өчигдөр бид бүхэн бас энэхүү чаленжийг та бүхэнтэй хуваалцсан. Та өчигдөр 24 цагийн чаленжид хэрвээ нэгдсэн бол гайхалтай бас мэдрэмжийг авсан бах те. Эзэн бол бидний зовлон дундах бодит тусламж мөн хорогдох газар юм а гэж хэлсэн гайхалтай дуулалын ишлэлийг уншаад бид бүхэн бас 10 минутын турш бүх одоо өөрсдийнхөө утас төхөөрөмж унтраагаад чимээгүй цагийг хийж ариун сүнсийг дуудана өөрсдийнхөө амьдралдаа дуудан залбирсан ийм цагийг гаргасан. За өнөөдрийн хувьд ямар чаленжийг та бүхэнд хүргэж ирэх өнөөдөр дэлхийд даяар итгэл нэгтэй ахын дүүснэр яг энэхүү чаленжид нэгдэж байна. Та одоогийн байдлаар зүрх сэтгэлдээ анхааралтай нь яг хаана байгааг үнэн зөвөөр тодорхойлоод амьдралынхаа хамгийн чухал 4 зүйлийг жагсааж бичээрэй. Үүнийг хийхин тулд та яг өөртөө үнэнч байж өөртөө үннийг хэлж та яг хамгийн үннээр яг одоогийн байдлаар таны зүрх сэтгэл, таны анхаарал хаана төвлөрөөд байна? Буюу таны хамгийн чухал амьдралдаа чухалчилж зорж байгаа тэр 4 зүйлийг та бичээрэй. Үнийг жагсааж бичээрэй. Тэгээд жагсааж бичснийхаа дараа та залбиралтайгаар Яаков номын 1-р бүлгийн 5-8 дахь ишлэлийг уншаарай. Ингээд энэ Бурхны үгийг уншиж залбирсныхаа дараа та таны амьдралын хамгийн чухал 4 зүйлийг юу байгаасаа гэж хүсэж байгааг Бурханаас асууж залбираарай. Ингээд дахиад та өөр нэг 4 жагсаалтыг гаргах хэрэгтэй. Эхнийх нь та яг одоогийн байдлаар таны зүрх сэтгэл, таны анхаарал юун дээр төвлөрч байна? Амьдралынхаа чухал 4 зүйлийг бичээд үүний дараа та Яаков номын 1-р бүлгийн 5-8 дахь ишлэлийг уншин чимээгүй залбирал хийж Бурханаас та миний амьдралын хамгийн чухал 4 зүйлийг юу байгаасаа гэж хүсэж байна эзэн Бурхан минь гэж Бурханаас асууж ярилцсан ийм залбиралтайгаар дахиад та 4 зүйлийг жигсааж бичих хэрэгтэй гэсэн. Ингээд та өнөөдөр Бурхны тусламжтайгаар эзэн таны амьдралд өгсөн тэр шин зорилгын дагуу амьдрах итгэлийн алхмыг та өнөөдөр эхлээд. За тэгээд үгийн цагийг та бүхэн маань бас дуустал нь сонсож хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө өглөөний мөрөглийг хамтдаа бас дуусгацгаая.